За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Улсын хурлын дарга таны энэ дээрээс хэлж байгаа үг болгон биелж явах ёстой. Одоо төсвийн гүйцэтгэлгээд бид нар 133 их нийтийн гүйцэтгэл ярьж хахад энэ танхимд танаа намын засгийн газрын байгуулсан сайд нараар хийдэн. Одоо би зам тээврийн яамтай холбоотой энэ төсвөөс хамгийн ихийн үрдэг зам тээврийн яамны сайдтай холбоотой төрийн нарийнтай холбоотой юм ярих гэхээр энэ дотор аль нь ч алга байна. Хуульчид дотоод хэргийн яамны сайд төсвийн зарлагын хэлтийн дэд хорон дээр орж ирчээд уг нь хурал та өдөрт болгонд одыг хилдэг үнэн зөв хариулаараа мэдж байгаа бол тодорхой хариулаараа. Хариуцлага алдаад байна. Одоо бид нар энэ хуульчид талаас ямар хариуцлага тооцох ёстой юм бэ гэдэг улсын хурлын гишүүн асуухаар бичээд өгсөн байгаа тэнцэнээс уншчих гэдэг хариулт өгч байна. Таны дэг сахиулаад байгаа чи энэ мөн үү? Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга одоо ерөөсөө улс төржилт хийгээд Монгол улс зайлуулдаа нэг 100-ны хэдхэн дулааны улиралд замаа байран замаа засан шүү дээ. Зам барих ёстой Баянгор аймагт 2 зам барих ёстой. Очоод нээлтийн хийхээр нээлтийн хийлэхгүй одоо ингээд 6 сар дууссан 7 сар гарч ийн. Энэ хариуцлагыг би одоо ерөнхий сайдтай ярих уу? Зам тээврийн сайдтай ярих уу? Төрийн нарийн бичгийн дарга дахиад энэ дотор байхгүй. Тэгэхээр төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн дарга нарын цалингийн талаар ил гаргаж ярьсан. Аудитын дүгнэлтж гарсан. Би нэг ч юмыг худлаа яриаггүй. Санаанаасаа зохиож ярьсан юм надад нэг ч байхгүй. 20-с 65 сая төгрөгийн цалин авч нэг ил гаргаа ярьсан чинь сайд нь хурал дээр орж ирээд өө хөөх юм 25 сая юм бэл авгаа хөлтөн салах гээд хэцүү байна гинэ. Бие засаад гэрээ засаад төрөөс гэж байгаа шин. Тэгээ төрийн өмчт компаниудыг удирдах чадахгүй авгаа хөлтөд зохицуулж чадахгүй бол энэ улс төр төрийн өмчт аж ахуй нэгжмэгчүүдийг удирдах юу яах гэдэг. Бодтойгоор авсан дүн нь 778 сая төгрөг, тэрийн дунджаар хуваахаар 65 сая төгрөг. Тэгээ цалин болон босод урамшуулал одоо юу үед авч болдог бүх юмыг аваад 65 саяыг авсан биш. Тэгээ эднэртэй хариуцлага тооцсон яавал үр ашигтай байх юм гэдэг юм ярихгүй авгаа хөлтөнд ярьж орж ирэх юм. Зарчим хаана юм бэ? Бид нар улс өх орны асуудал ярьж байгаа мó тэр айл явгаа хөлтийн асуудлыг ярих гэж суудаг юм. Тэн чи одоо тэгээд бүр урдаас улсын хурлын чи урдаас мэдээлэл гаргаж шít. Нэг гишүү ярьсны төлөө компаниуд нь бүгдээрээ ээлж дараалаад мэдээлэл гаргаж шít. Манай захирал хөрх юм 65 саяас бага цалинтай уучлаарай. Уучлаарай ч биш. Залруулж яриарай ч үлээ. Тэгээ нөгөө нэг захиалагчийн хяналт хийгээд байгаа гэдэг нөгөө нэг барилга хөгжлийн төвчин надаас 7 дор хүн тэрний хідэн тоосхийг өрсөн юм шиг байна. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлнгээ барилга хөгжлийн төв мөнгө авдаг. Одоо өстө шуудад хийсэн өхрийн ивэр шиг юм өрчөө наанаас нь төмрөөр хавтгалаа төрийн удирдлагуудаа бүгдийг авчиж байгаа нээлт хийсэн. Нөгөө байшин чинь төрүүчээс норж ийн буюу улсын төсөв чинь үр ашиггүй үргэлдэж байна гэдгийг хэлээд байна. Тэгээ энэ манай дэлгэр сайхан сайд уг нь одоо 24 оноос хойш хамгийн тогтворгүй засгийн газрууд солигдож байгаа 3 солигдсон хамгийн тогтвортой үлдсэн сайд нь. Тэгээ одоо гараас нь юм гардаг юм байхгүй. Манай одоо энэ тойрог руу явхад элсэн тасархай наан цаан зам гэж там болцсон. Дахиад хөөврийн голоос цаашаа шартын даавар ордог зам битүү осол болдог. Битүү там болцсон. Дахиад Баянгороос үр ангаа орох зам дахиад там. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, зам тээврийн сайд хоёр энэ асуудлууд руу анхаарахгүй. За яг сайд нь улс төр хийдэг юм байж. Ядахта төрийн нарийн бичгийн дарга нь ажиллаа юмэр байна. Тэгээ энэ аудитоос гаргацсан дүгнэлтэн дээр байгаа 500 орчим тэрбум төгрөгийн үр авлага дотроо замбраагүй явж байгаа. Тэгэл 5 дахь төмөр зам нь мөнгө зээлдэг, өгдөг авдаг, нөгөө өглөг авлагатаа бүрддэггүй, хяндгүй. Ямар ч засаг замбраа байхгүй. 500 орчим тэрбум төгрөг. Ерөнхий сайд өөрөө сууж ийн одоо анхааралтай авах байлгүй дээ. Төрийн өмчт аж ахуй нэгжүүд нь сайдынхаа мэдэлд байгаа компаниуд нь хоорондоо өглөг авлага. За ерөнхий сайд хариуллаа. Гэхдээ одоо уул нь бол юу? Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж үг хэлж байгаа гişүүд. Яг энэ үүднээс төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Цогтбаатар дарга нөгөө санал дүгнэлттэй танилцуулсан. Түүнээс л асууж хариулах ёстой. Гэтэл одоо Цогтбаатар дарга үтээр хоорондоо хоёулаа хууль зөрчил явж нэгэ зөрчил явж байна л да. Өөрөө хариулах ёстой л өөрөө асуугаал. Тийм болохоор гэхдээ харин тийм ээ би бас нэг сахиулъя. Дэлгэр сайхан сайд ороод ирлээ. Тэр Монгол банкны дэд ерөнхийлөгч нь хаа байна? Одоо ирсэн байна. За ерөнхий сайд хариулъя. За Цогтбаатар гишүүнд баярлалаа. Тэгээд төсвийн гүйцэтгэл хилцэж байна.
Тэгээ ер нь би түрүү хэлсэн шүү дээ. Энэ 89 оны энэ стандартаар чинь өнөөдөр бид нар төсөв баталдаг, тэгээ гүйцэтгэлээ тавьдаг. Энэ байдлаа одоо өөрчлөх хэрэгтэй гэж. Тэгэхээр намрын төсвүүдээр бол нэг алхам хийе. Яг энэ их хурлын гишүүдэд тавиад байгаа зөв. Гэхдээ нэг компани бол орлого зарлагаасаа гадна манай компанид ямар хөрөнгө байгаа вэ гэдгээ үнэлжиж төсөв баталдаг шүү дээ. Гэтэл улс болохоор зүгээр нэг юм орлого зарлагын бүртгэлтэй нэг юм төсөв оруулаад ирдэг. Тэгээд улс нэг төсөвтөө төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс мөртлөө тэнд төрийн өмчт компаниуд дахиад нэг тузаараа дамжуулаад төсөв батлаад байхаар их хурлын гишүүд ингэж шүүмжлэхээс яах? Зөв шүү дээ. Одоо би бол зөв гэж бодож байна. Тийм учраас 24 онд тэр төрийн өмчт компани бүтээн засаг ил тод байдлыг сайжруулах хуулийг тухайн үеийн засгийн газар өргөн мэдүүлж байсан. Тэгээд өнөөдөр их хурлын гишүүд та бүхэн маань энэ төрийн өмчт компани хуулийг баталж өглөө. Би үүнд маш их баяртай. Энэ парламентын хаврын чуулганы хугацаанд бол бид нар олон жил хүлээгдсэн дуустдаггүй олон яриаг дуусгахныг нэг бол төрийн өмчт компани хууль болж байна. Тэгэхээр намар бол засгийн газраас төрийн өмчт компанидэр баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирнэ. Гэхдээ энийг нөгөө 3.6 сая хүнтэй улс тэгээд нөгөө 126 гишүүнтэй парламенттай 5 намтай тэгээд нөгөө хүний өөрийнхөө нийлж байгаад бага хүн шахацсан. Тэгээд нэг төрийн өмчт компанидэр жоохон хөдөлгөөн хийхээр засгийг огцруулна шүү гэд дарамтлаад байдаг. Зовлон ихтэй. Яг үндэ бол бас зовлон ихтэй шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр сая 12 компани дээр төрийн өмчт компаниуд дээр олон улсын санхүүгийн аудит оруулаад энэ төрийн өмчт компаниудыг хөрөнгө оруулалтын багц болгоод бирж дээр гаргая. Ингэж засаглал сайжрах юм байна гэд урилга явуулсан. Сая BlackRock нөгөө Franklin Templeton хоёр манайдаа хамтарч ажиллана гэдгийг саналаа өгчөж байгаа байхгүй. Наадмын өмнө бид нар санамж зураад ажлыг эхлүүлэх гэж байна. За таны ярьж байгаа цалин дээр бол тэр гүйцэтгэх захирлууд бол мэдээж өөрөө цалингаа тогтоохгүй байгаа, туз тогтоож байгаа. Тэгэхээр шинэ хуулийн дагуу энэ тузуудыг хараат бус байдлыг сайжруулахгүйгээр эдгээр ингэж тогтоож байгааг болиулах ёстой. А хоёрт бол яг үндсэн цалин нь бол яг таны яриад байгаатай тоотоо бол зөрж байгаа. Тэгэхдээ би тэр нөгөө хоол, унаа, элдв баган зардлыг тавиад байгаа шиг байна. Тэгэхдээ засгийн газар дээр яг энэ төрийн өмчт компани хуулийн дагуу зорилго үр дүн суурилсан цалингийн шин шатлал руу төрийн өмчт компаниудыг явуулна. Зөвхөн KPI биш. OKR гэж нэрлэдэг шүү дээ. Энэ бол өөр тогтолцоо. Зүгээр компани захирал өөрөө компани ашигтай ажилуулад баялагын санд орлого хуримтлуулад хуримтлалыг өсгөөд ажиллаж ивэл цалингаас гадна үр дүнгийн урамшууллыг тооцно. Сайн ажиллаж байгаа компани захиралд хэдэн төгрөг өгөж бэлэн байна. Иргэний хуримтлалд үнэхээр бодтой орлого хуримтлуулж ивэл шинэ хуулийн дагуу ашиггүй ажилтдаг төрийн өмчт компани гэж бол байхгүй болж байгаа шүү дээ. Зөвхөн нийтийн үйлчлэгээний чиглэлийг хэрэгжүүлнэ. Яг энэ хуулийн дагуу явуулна. Ингээд OKR гэдэг энэ цалингийн шин шатлалыг тузуудад засгийн газраас үүрэг болохоор бэлтгэж байна. Энэ бол одоогийн цалин 53.1%-аар бууруулна. Би бас хатуу хариуцлагатай хэлчих. 53%-аар бууруулна. За төсвийн зарлагын хяналтын дэд толооны санал дүгнэлттэй холбогдуулж асуух ёстой гişүүд. Үгүй бол нэг төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хэлж болно. Ажлын хэсгийн гишүүн бол сангийн сайд хүндэтгүү үзэх шалтгаантай хэлсэн төрийн нарийн бичгийн дарга нь байна. Бус холбогд талын ажлын хэсгийн гишүүд сууж байгаа. Бус засгийн газрын гишүүд заавал одоо бас байх ёстой биш. Гэхдээ одоо Дэлгэр сайхан сайд бас сая Цогтбаатар гишүүний одоо гишүүнийхээ хувьд зарлалын хяналтын дэд толооны даргын хувьд биш гишүүнийхээ хувьд асуусан асуултанд хариулт өгч. За Цогтбаатар гишүүний асуултанд хариулъя. Бид бол ер нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ер нь нийтдээ нэг 8400 км хатуу хүчлэлтэй авцсан барьсан. За энэ хатуу хүчлэлтэй авцсан маань насжилт өндөр болсон төрөвчээсээ ер нь засвар хийж чадахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн. За саяны таны одоо хэлдэг элсэн тасархай хавийн тэр зам бол одоо ингээд Баян хонгорын
чиглэлийн тэр замд их засвар гараад одоо ажиллаж байгаа. Бид тодорхой одоо стратегийн ач холбогдолтой бүхий чиглэлийн энэ замууд дээр энэ жилдээ бол их засварыг хийж байгаа. Дээр нь бас мөн одоо лүнгийн замыг одоо удахгүй ингээд төр үе хвшлийн түншлэлээр эхлүүлэхээр эдийн засгийн хөгжлийн яамтайгаа хамтраад ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа бид бол одоо ингээд